Буян тогтох багаасаа мал маллаж ирсэн малч удамтай эмэгтэй. Түүний хувьд зүүн баян хайрхны ар өврөөр олон жил нутаглаж байна. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг тэдний гэр бүлд өнгөрсөн жил эхээс өнчирч хоцорсон янзаг нэмэгдэжээ. Түүний нөхөр малын эрэлд явж байхдаа жижигхэн янзгыг үхэх хэрэгслээс аварч гэртээ авчирсан байна. Тэр өдрөөс хойш бяцхан янзгыг угжин өсгөж гэр бүлийн гишүүнээ болгожээ. Манай хүн малд яваад тэгээ малд яваад нэг жоох юм нойтим авчирсан. Тэгэл ирээл сүүмүүндээ тасахгүй бас цацсан буцаагаалдаад хүүхд шигээ цагаар угчаад. Тэгэл манайс 4 бандтай юм шиг л байгаа байж тээ. Хамгийн ирэх нь одоо энэ вирус. Хүмүүс харин одоо ингээл зэрлэг амтан болохоор одоо нэг л өдөр хаяа явандаа гэдэг. Одоо хаяад явахаар одоо уйлах багт. Ийш явж байгаа хөө бор хуу хаана байгаа юм бэ гэж. Энэ хадны аргамаар туссан бахар чи хөө хайч уу ийч үү гэл бөө юм болж байгаа юм чи манай. Намар усны сургуулийн хүүхдүүдийнхээ хувц сунрыг олж ирэх хот явчаад ирсэн. Хотод нь 2 гонцоод ирсэн чи бор хүн чи сүүгээ уухгүй байна. Уурлаад хаданд гөвтчээд байна гэдэгсэн. Тэгээд би чинь ихтэй ирсэн чинь өөс нэг гэрээ тойр тавьгаад пижгэл надуу тавьчих байгаа юм шиг газар төрхтөл тавьгаад чихтэй. Тэгэхээр 500 грамын саваар угцдаг байсан. Сүүлдээ сүүгэн чамлаад 2 литрийн ундааны саваар угцдаг байсан. Өдөрт бараг 6 мургаа угцдаг байсан. Одоо уул сүйтэй цай уугаал, сүйтэй цагаан жоохон голонгүйдүүл, завтиж өвчаал голонгүйдүүл уuna. Одоо бид чинь бүр энийг хайрлаад гэр бүлийнхээ гишүүн болгоцсон тийм. Одоо энэ ингээл манай хүүхдүүдтэй одоо ингээд хамт ингээд заацанд орцсон. Айлынхаа хүнтэй самарж юмж ёос уулаад аграад хүмүүс самарн жоо хаймар хэцүү гэлдэгдсэн байхгүй юу.